түгээгээс 860 гаруй жилийн тэртээ дэлхийн түүхийн 2 дугаар мянганы сууд хүмүүн Тэмүжин мэндэлж Дортиос уйл цаазын дор Монгол туурахт нэгтгэн Монх тэнгэрийн хүчин дор их Монгол улсыг байгуулсан юм. Эзэн Чингис хаан Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан Монгол үндэсний суалдрыг дэлхий дахинд бадраасан бөгөөд өнөөгийн бид эзэн Чингис хаанаас суралцсан бэлэг сургаалын дээдлэн хүндэтгэн амьдрах ёстой. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл зүхийн эзэн богд Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залгах зорилго. Эзэн Чингис хаан бол Монгол улсын тусгай тогтнолын баталгаа байж ирсэн цаашдаач байна. Монголчууд бидний оройн дээд шүтэн бол эзэн Чингис хаан. Тийм учраас эзэн хаан бол одоо бидний эрхэм дээд шүтэн. Тэгэхээр энэ олон шашныг газар нутагтай хүн ардтай нэгтгэж авч явж чадах цорын ганц шүтэн бол эзэн Чингис хаан байна. Эзэн Чингис хаан зөвхөн монголчуудын хаан байгаагүй. Энэ хүн бол энэ агуу хаан бол хаадын хаан байсан. Үүгээрээ одоо монголчууд бид бахархаж, үүгээрээ одоо баярлаж одоо амьдрах ёстой. Гэдгийг л одоо ард түмэндээ болон өөр хүүхэдтэй нийт одоо Монгол элэг нэгт ахын дүүстэй бас Монгол төрийн тэргүүний хувьд хэлхийг чин сэтгэлээсээ бас хүсэж байна. За Чингис хааныг ер нь яагаад ингэж монголчууд дээдлэн шүтэх ёстой юм бэ гэдэг тийм асуудал бол зүйсээр гардаг асуудал. Чингис хаан болоод Монголын эзэнт гүрэн, Чингис хааны залгамжлагчид Монголын түүхэнд болоод дэлхийн түүхэнд ер нь ямар хувь нэмэр оруулсан юм бэ гэдгийг бид бас мартаж болохгүй санаж байна. Чингис хааны маань үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрэн болвол одоо газар нутгийнхаа хэмжээгээр бол одоо дундад зууны үеийн түүхэнд бол нэгдүгээрт ордог. Чингис хаан болон түүний залгамжлагч нарын дэлхий дахинд гүйцэтгсэн хамгийн том үүрэг бол өрөнд орны соёлыг холбоодогч гэсэн. Энэ бол монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшил дэлхийн түүхэнд оруулсан магадгүй дэлхийн олон ард түмэн оруулж чадаагүй, оруулах боломжгүй тийм чухал хувь нэмэр юм байна. Тэгэхээр Чингис хаанаа хойш 200 жилийн хугацаанд бол дайн дажингүй ийм их хангалан тогтсон байдаг юм л та. Тэгэхээр нэгдмэл түүхтэй байна гэдэг чинь нэг ард түмэн болохын, нэгдмэл нэг сэтгэлгээтэй болохын гол үндсээр нь. За тэгвэл бодоод үзье. Бид юун дээр нэгдэж чадах вэ? Дээд бидний нэгдэж чадах хэд хэдэн зүйл. Түүний нэг нь бидний түүх, түүн дотроо одоо Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхээр бид маргашгүй нэгдэж чадна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүх 2022 оны 7 дугаар сарын 11-нд эзэн Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залгах тухай зорилго гаргав. Монгол улсын ерөнхийлөгчийн зорилго 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр эзэн богд Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залгах тухай. Эзэн богд Чингис хааны суалдар агвайх түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төр ёсны үнэт төвийг бэхжүүлэх, эвийг баттгах үүднээс Монгол улсын үндсэн хуулийн 34 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус үндэслэн зорилго болгох нь. 1. Эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр эрхэмлэн дээдэлж төрийн ордонд залсуугай. 2. Төрийн бүх байгууллага Монгол улсаас хэдийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүх шатны сургалтын байгууллагууд эзэн богд Чингис хааны иш хөргийг дээдлэн залсуугай. 3. Монгол хүмүүр айл өрхвөр эзэн богд Чингис хааны иш хөргийг эрхэмлэн залж дээдлэн шүтэж байхыг уриалсуугай. 4. Монгол хүмүүр их Монгол улсын гадууламжийг сахиж байгаа гүнээ ухамсардан эзэн богд Чингис хааны суу алдар үйл хэрэг бэлэг сургаалыг эрхэмлэн дээдлэж даган мөрдөж төр ёсны үнэт зүйл өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж эвие сахин баттгаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсуугай.
эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр айлгах албан байгуулах бүр эрхэмхэн зав дээдлийн шүтэж байх тухай түүхэн зарлихыг төрийн тэргүүн буулгаж байна. Чингис хааны маань дүр төрхийн тухай бол дэлхийн одоо олон сурвалж бичигт бол одоо янз бүрээр тэмдэглэдэг боловч бодиттой түүхэнд одоо зуруулж үлдээсэн нь бол Хувлаа хааны үед зуруулсан одоо иш хүрэг юм аа. Юан улсын 15 дугаар он буюу 1278 оны 2 сард Хороосон хэмээх зураачнаар Чингис хааны гэгэн дүрийг нь одоо ингэж мөнхлөгөө гэж байгаа. Чингис хаан Хорезмын хаант улсыг байлдан дагуулад одоо их нутагтаа буцаж ирж байгаа тэр үед бол Чингис хааны отхон хөө тулан хөө хувлаа хүлгүү нар бол одоо ан хийсэн амжилтаараа өвөөгөө ухтан авсан байдаг. Энэ үед нөгөө гайхаад өвөөгөө харж исэн хүн чинь дотор сэтгэлд нь те дүр зурганд нь ингээ Чингис хаан гэдэг дүр зураг ингээ ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгээ ороод ирсэн учраас одоо болж энэ бол яг Чингис хаан байна гэдэг зургийг хийж байгаа байхгүй. Нөгөө талаар бол тулун одоо хөвгүүд бол отхон хөвгийн үед хамгийн одоо удаанаар тулуу хамт байсан адил бол хөвгүүд нь бас өвөөтэйгээ маш ойрхон байсан. Ийм учраас бол Чингис хааны одоо иш хөргийг бол шууд зөвөр сонгон авсан гэдэгт бол эргэлзэх явдал байхгүй. За Чингис хааны өв соёл, сургаал, зарчмаас монгол хүн бүр суралцах. За энэ бүх үйл хэрэгт бол ихээхэн тустай ийм одоо зарлаг гарсан гэж төгсдөд бид бол их бахархаж байдаг энэ зарлагаар. Үр хүүхдүүдтэй энэ ач холбогдлыг нь Чингис хааныхаа бэлэг сургаалыг нь дэлхийн түүхэнд гүйцэтгсэн үүргийг нь сануулж байх зорилгоор хан дээр нь хатж өгч байгаа хэрэг шүү дээ. Мартуулахгүй байх зорилготой. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөхийн гаргасан эзэн богд Чингис хааны иш хөргийг хүндэтгэн золох тухай зарлиг хэрэгжиж эхэллээ. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 3-нд улсын хурлын их танхимд эзэн Чингис хааны иш хөргийг хүндэтгэн заллаа. Бүх яам тамгын газрууд хүндэтгэн заллаа. Монгол улсын зэвсэг түвшний байгууллагууд хүндэтгэн заллаа. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн заллаа. Эрүүл мэндийн байгууллагууд хүндэтгэн заллаа. Онцгой байдлын газар хүндэтгэн заллаа. Боловсролын бүх шатны байгууллагууд хүндэтгэн заллаа. Улмаар хувь хүн албан байгууллагууд эзэн Чингис хааныхаа иш хөргийг хүндэтгэн залсаар байна. Дэлхийд шударга ёсыг тогтоогоод дэлхийн дипломатын ёсонд бол одоо эчийн онцгой дархан байдлыг бий болгоод өртөө худалдааны замаар өрөнд орныг холбоод шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг бүх юмар нь холбож өгөөд өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж дэлхийд дахнаас одоо тэр сайхан нэрийг авсан энэ өв дээдсийнхаа нэрийг ариун байлгахын төлөө Монгол хүн болгон одоо ухаан тэмцэх ёстой. 200 жилийн туршид одоо энэ Аз, Европ бол дайн дажингүй аж төрсөн байгаа юм. Хэний гавьяа байсан Монгол эзэнт хөрний Чингис хааны одоо гавьяа байсан. Өнөө хүртэл одоо ийм инх хангал нь өгүүлэгдээд байгаа байхгүй? Чингис хааны тэр хувь хүнийх нь өөрийн онцлог бусдыг татах чадвар тий ингээд энэ бүх зүйлээрээ бол онцгой байгаа юм. Энэ бол хүний ухамсар сэтгэлгээ ямар өндөр хөгжсөн байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр 800-ны тэртээ энэ хүн ялгуурлан гадуурхал гэж байж болохгүй гэдгийг биеэрээ үлгэрлээ сууж ирсэн байна. Чингис хаан бол тийм айхтар харизмтай. Хүнийг өөртөө дагуулж манлайлж чаддаг. Үнэхээр одоо манлайлагч хүн байсан. Манлайлагч хүн бол өөрийгөө бодож биегээ дэвд манлайлагч болд юм биш. Ард түмнийхэн төлөө, бусдын төлөө ингэ явах юм бол тэр хүн манлайлагч болдог. Тийм учраас Чингис хаан бол Монголын ард түмний төлөө, монголчуудын төлөө л явсан. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөхийн эзэн богд Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах зарлиг